Та бүхний мэдгээр энэ хүн бол модын залуу. Түүний сошиал дээр чадах цэгцлийг зөв зүйлийг модолгоё гэсэн бичлэгүүдээр нь бүр зарим хүмүүсийн түүний хотын дараа болъё гэсэн сэтгэлүүдээр нь мэдэх баг. Харин та түүний 20 хэдэн наснда цөөхөн дарга байсан гэдгийг мэдэх үү? Сайн байцгаана уу? Намайг Болт гэдэг. Тэрээр дөнгөж гэр бүл болсныхаа дараахан амьдардаг байрныхаа сөөхөд ойр орчмоо сайжруулах талаар удаа дараалан шаардлага тавьсан ч үр дүн төрөөгүй байж. Тэгээд Программист мэргэжлээ энэ залуу байрныхаа өвөө эмээ залуучуудыг цуглуулan хурал хийсэн нь түүнийг сөөхөн дарга болоход хүргэжээ. Ингээд орц подволдоор хөрөмтлөгдсөн их хэмжээний хогийг цэвэрлэхээс ахуулаад хаягдал төмөр, мод ашиглан хашаа, хайс, сандал, хүүхдийн толгойн талбай гээд бүхий л зүйлийг хямд төсрөөр байгаа боломжондоо харуулan шинжилдэг байж. Яг энэ үед түүний амьдардаг байсан хорооллын дундах хүүхдийн толгойн талбай ногоон байгууламжуудыг устгаж өндөр барилга барих ажлууд эхлээд байсан нь Улаанбаатар хотод газрын 8 хууль бус газар болгох дэлгэрч байсан эд үе. Гэвч тэрээр үүний зүгээр хараас болгүй ахмадууд хүүхэд залуучуудтай хамтран үүнийг зогсоож тогтчулж чаджээ. Хэд хэдэн газрын маргаанд оролцсны нэг нь бидний сайн мэдих 120 мянгатын автобусны бодлыг нэрдэх цэцэрлэгт хүрээлэн юм. Ер нь ямар улс орон хөгжтийн болоо гэд бодохоор миний бодлоор Монголоор бол 3 сая хүн өөртөө таарсан асуудлаа олж хардаг. Тэрийг хинч гомдлохгүй шийдэх гэж оролддог. Харин шийдэж чадж байгаа нэг нэгэ үнэлдэг, хүндэлдэг ийм үндсүүлэлттэй улс орон хөгжтийн болоо да. Харин одоо Болт өөрийн чадварлаг багийнхны хамтаар монголчуудад хотчдын тухай, байгалаа хайрлах, төвжирлийг бууруулах, эерэг соёлыг түгээх тухай дэлхийн шилдэг туршлагуудаар суралцсан жинхэнэ зөв модын түгээх аялал эргэл буцалтгүй гараад байгаа байлээ. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол нойрог болон модын сошиал медиа сувгуудыг дагаж бусдад түгээгээрэй.